За хүссэн хөдөлсөн сургуулийн байрлал самт бай. Миний энэ пэйж хаягруу сүүлийн үед манай энэ Монгол иргэд маань сургууль эхэлсэн сургууль маань хэзээ орох юм бэ? Энэ жил орох юм уу гэдэг бас байнгын асуултаар одоо үндсэндээ болж байгаа. Тэгээ би одоо бас анхны сургууль иргэдээр анх энэ хувийн хвшлийг ярьж эхлүүлж ирсэн тийм ээ. Манай хувийн хвшлийн залуучууд анх энэ газараа өөрсдөө өгөөд тэр төсөвт нөгөө хөрөнгөний тавьж эхлүүлж ирсэн. Зарим хүмүүс мартсан юм шиг үү. Бараг улсын газар дээр улс өөрөө ингээд сургууль барьж байгаа юм шиг зарим нь ойлгоод үгүй энэ л анханасаа хувийн хвшил өөрөө нийгмийн хариуцлагын өрөөнд улсад нэг га газараа гаргаж өгөөд тэрэн дээр нь улсын төсөөс хөрөнгө оруулалт хийгээд ингээд сургуулийн ажлыг хоёр талаас нь гар сэтгэл нийлж явж байгаа. Тийм ажил байна. Тэгэхээр явцын талаар ярих уу? Сургуулийн явцын талаар. За баярлалаа. За баярлалаа. За сургуулийн барилга маань одоогийн явц бол одоо үндсэн каркас угсралтын ажил, төв бетон каркас угсралтын ажил 100% дууссан. За одоо дотор өрлөг, шаврын ажлууд хийгдээд сан цэглэгааны ажил, холбогдох ажлууд нь явж байгаа. За иргэд ажил удаан байна гэд хэд хэдэн ийм би мэдээлүүд харсан. Манай ажил нэг цаг зогсоогүй 2 сарын 15-нд барилгын ажил албан ёсоор өвөл бид нар бүр эхлүүлж бүх цэвэрлэгээ гүйцэтгэх юмнууд хийгээд ингээд явж байгаа. Нэг зогсоогүй. За барилгын ажил чи өөрөө цаг хугацаа болоод одоо барилгын нормд технологи байдаг. Тэрнийхэн дагуу нормын дагуу барилгын ажил явж байгаа. За өчигдөрхөн хүртэл одоо хамгийн сүүлийн техникийн давхрын парапет 2 судалтыг аваад компьютер бэхжлээ ажиллагдаад цэвэрлэгээ үйлчлээ хийгээд доторх өрлөг шаврын ажил хийгээд явж байна. За яг одоо бодит одоо санхүүжилт болоод сургуулийн одоо ашиглалтын хугацааг гişүн асууж байгаа одоо санхүүжилттэй холбоотой зөв барилгын санхүүжилт огт зогсохгүй бол 11 сар гэхэд бол бүр ашиглалтанд орно. За бодит мэдээлэл дээр одоо та бүхэн мэдж байгаа одоо манай сургуулийн үндсэн төсөв маань 26 тэрбумын хөрөнгө оруулалтад төсөвтэй. Одоо энэ дээрээс яг одоо бидний зүгээс манай компани дансанд орсон нь бол 5 тэрбумыг 2024 онд 5 тэрбумыг авсан. Одоо өнөөдөр та бүхний харж байгаа бүтээн байгуулалт ойролцоог 11 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдсэн байна. Өмнөх энэ жилүүд бид нэг гэрээ мэрэний ингээд жоохон шинжил мэжил орж байгаа учраас тэний процесс ажиллагаа учраас одоо санхүүжилт авч чадаагүй. Гэхдээ бол нийслэлийн хөрөнгө оруулалт болоод бүх нийслэл талаас нь бүрэн дэмжиж ажиллаж байгаа. Тийм учраас бид нар энэ жил бол ямар ч санхүүжилт хөрөнгө оруулалт зогсоохгүй өөрсдөө хөрөнгө оруулалтаар явуулаад одоо 11 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн сургууль ажлыг зогсоохгүй явж байна. Төсвөөс авсан хөрөнгөөс илүү хэмжээний санхүүжилтийг өөрсдөө гаргаж явж байна гэж үзэж байна тийм. 5 тэрбум. Одоо бол тулгымсан асуудал чинь төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн асуудал байгаа юм байна тийм. Гол нь одоо энэ жил бол 6 тэрбумын хөрөнгө оруулалт 6.4 тэрбум тавигдсан байгаа. За тэр бүтээн байгуулалт одоо бараг энэ жилийн ажил хийхдээ дуусгах гэж байна. Ямар ч сургуулийн ажил ямар ч явуулж байгаа. Тэгээ улсын зүгээс нийслэлийн зүгээс ямар ч төсвийн тодорхойлолт байна. Аль болох хурдан явуулж хийж өгөөч гэж байгаа юм байна. Тэдгээс өгсөлт байгаа. Бусдаар бол барилгын ажил бол ямар ч зогсож саад биш шээ хэлнэ зүйл байна. За баярлалаа. За манай нийслэлийн ордогч маш тус. За. Бүжиглэлийн хэслэлийг энэ барилгын хувьд бол бас алдраа дараа бас тодорхой мэдээллийг өгчлөө хувийн хвшлийнхэн өөрсдөө санхүүжилт хийгээд ингээд эхний ажил хийсэн газрын хувьд ч гэсэн за 2023 онд 17.9 тэрбум төгрөгөөр уг ажил өөрөө бас санхүүжилт нь одоо гэрээлэгдээд ингээд худалдаа авалт нэгдээд явсан. За зураг төсөв за тэр барилгын тоо стандарт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор сая энэ магадлалаар төсөв төртөг нь бол нэмэгдсэн 26 орчим тэрбум төгрөг. За өнгөрсөн онд бол 24 онд 5 тэрбум төгрөг нийслэлийн төсвөөс санхүүжилт авсан. За энэ сая төсвийн тодтоглоор бид нар бас 6 тэрбум төгрөг энэ сургуулийн хувьд бол нэмж тавьж ирсэн. Тэгэхээр одоо бол гүйцэтгэлээ бүрэн 6 тэрбумдаа багтаад авах болцоо. За тэгээд төсөв төртөг нөгөө хуулиар 15%-аас хэтэрсэн учраас дахиж тендер зарцах юм процесс явна. Өнөөдөр нэмэгдсэн дүн дээр нь. Тийм, нэмэгдсэн дүн дээр нь. Тэгэхээр би бас аж ахуйн нэгжийг бас яг энэ худалдаа авах ажиллагааны хуулиндаа захирагдаад манайхан бас алдаа гаргад. Одоо би нэгэнт ихэлсэн 10 хэдэн тэрбум төгрөгийн ажил хийсэн юм чинь худалдаа авах ажиллагаандаа нөгөө цаас юм дутуу өгснөөс болоод бас өөр аж ахуйн нэгж дундуур нь ингээд ажил дээр орж ирэх юм бас нөхцөл үүсчдэг. Тэр дээрээ бас анхаараарай. За 5 сарын 31-ний дотор бас нийслэлийн хөрөнгө оруулалт болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж төсөл арга хэмжээнүүдээс хэрэгжиж одоо эхлэегүй. За хэрэгжилтийн хугацаа одоо гэрээлээд хөрөнгө оруулалтын зардлаас нь хэмнэгдсэн энэ зардлыг бол бас төсвийн тодтголоор 6 сард хийх юм
төсвийн тодтол нийслэл төр хийгдэх ийм магадлал бол байгаа. Тэр хүрээнд бас яг энэ тендер энтертэй амжилттай оролцоод санхүүжилт бас нэмж тавих болцоо хэр байна гэдэг дээр бас би бас анхаарч нийслэлийн засаг даргад бас төвлөрөх юм. Одоо энэ он санхүүжих дүн 6 одоо 6 төгрөгийн санхүүжих дүн чинь 18 төгрөгийн тендертэй байгаа шүү дээ. Авсан байгаа тий. 18 төгрөгийн ажлыг хийчихээс энэ жон зөвхөн 6 төгрөгийг авах юм уу? Тэр санхүүжих дүнгийн энэ он нэмж болох уу? нэмж болох. Саяны яг юу өнөөдөр 5 сарын 23-нд гэрээний дүн нь 15%-аас сэтэрсэн учраас дахиад тендер зарлана. Одоо 26-даа. Тэр болгож байгаа. Энэ оны тэр санхүүжих дүн 6 төгрөгийн нэмэгдүүлж одоо энэ компаниг ажиллаад дууссан санхүүжилтийг нэмж болох уу? Тэр төсвийн тодтол дээр л төсөв энэ жилийн санхүүжих дүнг нэмжиж бид нэр зураг нэмэгдүүлээ. Ер нь одоо нөгөө 5 сарын 31-нд нийслэлийн засаг дарга бас бүх одоо энэ жил тавигдсан хөрөнгө оруулалтын ажлуудыг дуусгая. Дуусаагүй нэмий гэж байгаа юм байна тий. Дуусаагүй ажлуудыг 5 сарын 31-нд хэд худалдаа авах ажиллагаа зохион байгуулж чадаагүй ажлуудыг бол татъя гэж байна. Тэгэхээр тэндээс хэр одоо төсөв төлбөрүүд татагдах нь тэрийг бас харж байгаа. Ингээд ажил нь нэгэн тэнгээ сайн авч байгаа төсөл төр бол санхүүжилт нэмэхэд бол асуудалгүй. Тэгээ энэ санхүүжилт юм. Манай иргэд бас ойлгохгүй байна. Энэ өөрөө ингээд 18 тэрбумээр баригдаж байгаа сургууль багхгүй юу? Тэгээд нийслэлээс энэ жил 6 тэрбум төгрөгийг тавьсан байгаа. Манай барилгын компани юу хүсэж байгаа гэхээр бид нар энэ ондоо барилгаа дуусгачнаа манай бүх одоо тэр 18 тэрбум санхүүжилт өгчөөчл гэдэг хүсэлтийг ингээд тавиад байгаа. Тэгэхээр энэ оны нийслэлээс бид нар 6.4 тэрбумыг тавьсан байна шүү дээ. Тэгээ 12 тэрбумын асуудал яригдж байгаа байхгүй барилгаа дуусгах. Тэгээ одоо бид нар хотын дарагтаар манай хүсэлтээр хэлж байгаа. Хотын дарагтаар хэлж байгаа энэ санхүүжилт дүнгийн ямар ч байсан ажлаа дуусгах тийм ээ. Гүйцэтгэх чиглэлээр бид нар ажиллана. За компани маань одоо харин ажлаас яг эрчтэй явуулаад 11 сарда багтаагаад энэ хайрд олон зуун хүүхдүүдийг гэрийнхээ ойролцоо тийм хамгийн сайн сургууль гэрийн ойролцоос нь хүчээ нэрлээд ажиллана гэж бодож байна. За ер нь тэр тас хөөцөлтэй. За тайлбар нь олон ажиллаа сайн. Яг чанартай шуурхай явуулаад. За баярлалаа. За. За өнөөдөр бид нар хаан уртыг 20 дугаар хороо боёо яармын замаар олж барьж байгаа. Улсын ганцхан сургууль байгаа тийм. Энэ хэлс ингээд ажлууд хийж байгаа. Ягаад гэвэл энэ сургуулийн барилга нь одон жил эхэлсэн. За энэ хаан уртыг 23 дугаар хороо яармын төв замын уртад улсын нэг сургууль байдгүй. Маш олон зуун эцэг эхчүүд энэ улсын сургуулийг барьж өгөх хүсдэг. Өнгөрсөн жил бид нар одоо энэ ажлыг эхлүүлж ирсэн. За тэгээд барилгын ажлын сургуулийн ажил ямар хөв байна гэхээр сайхан бас өөрийнхөө графикын дагуу явж байгаа юм байна. За тэгээд ганцхан тулгамдж байгаа асуудал байгаа. За тэрийг бид нар бас газар дээр манай хотынхантай ярилцлаа. Барилгын компани өөрөөсөө шаардлагатай бүх зүйлийг хийж байгаа. Энэ сургууль 18 тэрбум төгрөгийн өртөгтэй сургууль. Гэтэл энэ оны нийслэлээр 6 тэрбум төгрөгийн санхүүжилт тавьсан байгаа. Тэгэхээр энэ барилгаа дуусгахыг гэвэл 18 тэрбум төгрөг хэрэгтэй шүү дээ. Тэгээд барилгын компанид ажиллаа бид нар 11 сарда дуусгана. Бидний санхүүжилтийг өгөөч төсөлтийг тавьж байгаа. Тийм учраас бид нар өнөөдөр нийслэлийнтэй хурж ирээд асуудлыг газар дээр нь шийдэх гэж ажиллалаа. За ямар ч байсан барилгын компани бол 11 сарда багтаагаад энэ сургуулаа дуусгачих гэж байгаа юм байна. Жилийн шинэ жилийн 20 дугаар үеэр хүүхдүүд авъя гэж үзэж байгаа юм байна. Тэгэхээр бид нар нийслэлийн төсвийн хотын дарагтай ярьж байгаад энэ компани маань өөрөө сайн ажиллаж байгаа учраас компани хөөсөө гаргасан хөрөнгийг нь энэ оны төсвийн тул дээр тавьж барилгыг дуусгах ажлыг хийх ёстой байна гэж үзэж байгаа. Тийм учраас бид бас аль бие усаар хотын удирдлагуудыг авчирч газар дээр нь ажиллауллаа. Энэ ойлголцуулж байгаа юм. 6 тэрбум төгрөгийн ажлыг бол энэ компани аль хэдийн хийсэн байгаа байхгүй юу? 10 хэдэн тэрбум ажил хийсэн гэдэг шүү дээ. Тэгэхээр нэмэлт санхүүжил буюу одоо дутж байгаа санхүүжилт бид нар энэ төсвийн тодтол дээр тавьж өгье гэж бид тохирлож байгаа. За тиймэрхүү зүйлийг бодож ингээ ер нь одоо маш олон зүйл иргэд маань одоо бас энэ 23 дугаар хооны иргэд бол байнга асууж байгаа. Сургууль маань яах вэ гэдэг. Тэгээ бидний сургуулийн тал дээр маш их бас адилхан санаа зовж байгаа. Санхүүжилтээр бид нар бас анхаарч үзэж ажиллана гэж бодож байна. За.
ордог төслүүдээр одоо 960 хүүхдийн сургуулийн барилгын бүтээн байгуулалтын ажилтны сая бол холбогдох албаныхан танилцлаа. За энэ хорооны оршин суугч одоо ээж нарын хувьд бол энэ хороонд хүсэлт гаргасан юм байна. Шинэ сургууль бариулахдаа энэ хороо нь яг сургууль цэцэрлэгийн асуудал дээр юу ямар хуу шаттай явдаг юм бэ? За хаан уулын 23 дугаар хороо шинэ хороо аахгүй юу? Тэгээ шинэ хороо цэцэрлэг ганцхан цэцэрлэг байдаг. Улсын ганцхан цэцэрлэг 308 гэдэг улсын сургууль ерөөсөй байдаггүй юм байхгүй юу? Тэгээд сургууль цэцэрлэг байхгүй учраас ингээд маш олон одоо шинэ яамгийн барилгууд чинь одоо шинээр баригдаж байгаа, хотхон шинээр баригдаж байгаа. Энэ болгонд айл өрх хүүхдүүд маш их байна. Тэгээд эднэр бол одоо жишээлбэл би ярихад 308 дугаар цэцэрлэг энэ намар биш 75 хүүхдтэй нэг ангид байсан байхгүй. Тэгээд сая төгсөхдөө 58 болж буурж байгаа. Гэхдээ тэр нь юу вэ гэхээр олон хүүхдтэй учраас хүмүүс хувийн цэцэрлэг, хувийн сургууль өгөөд ингээд явж байгаа байхгүй. Тэгээд хувийн сургууль, улсын сургуулийн шаардлага юу вэ гэхээр ерөөсөл одоо бид нар 23 дугаар хороонд 34 дугаар сургууль гэдэг хоёр бодлын цаана байдаг. 34 дугаар сургууль хариалагддаг байхгүй. За тэгэхээр энд одоо оршин сууж байгаа айлуудын хүүхдүүд тэнд явахаараа 55-аас 60 хүүхдтэй нэг ангид хичээлж байгаа. Тэгээд 10 бүлэг байгаа гэж боддоо. 500 хүүхэд нэгдүгээр ангид орж ин гэсэн үг шүү дээ. Тэгэл ийм их хүүхэдтэй, ийм их одоо ачаалттай ийм байхад энэ одоо сургуулийн барилга эхэлсэн ингээ явж иж энийг хурдлуулахгүй, яарвчлуулахгүй байгаад л эцэгчүүд одоо гомдолтой байгаа байхгүй. Одоо энэний ингээд юуны самбар дээр болохоор 2024 оны 5 сард эхэлсэн ажил ахгүй энэ 960 хүүхдэд сургууль. Тэнгүүтээ 2025 оны 8 сарын 31-нд ашиглалтанд орно гэсэн одоо байсан байхгүй. Тэрийг хараад л ерөөсөө эцэг эхчүүд энэ жил одоо жишээлбэл 1-р ангид сургуульд хүүхдээ өгөх гэж байгаа эцэг эхчүүд хувийн сургуулиудад бүгд хүүхдүүдээ аваад дууссан. Одоо улсын сургууль хүлээж байгаа хүүхдүүд бүгдээрээ хүлээгдээд байж байгаа. Яах вэ ийхүүгээд бүгдээрээ хүлээж байгаа. Энэ сургуулийг хүлээж байгаа өчнөө олон эцэг эхчүүд, өчнөө олон хүүхдүүд байж байгаа. Тэгээ энэ сургууль ашиглалтанд орохгүй дахиад нөгөө 34 дугаар сургууль дээр одоо очиж ачаалт үүсгэх гэсэн үг байхгүй. Сая энэ жил болохоор 2 ээлжтэй нэг ангидаа 60 хүүхэдтэй 34 дугаар сургууль хичээлсэн бол одоо эх жил 3 ээлжээр нэг ангидаа 60 хүүхэд авна. Бид нар энэ 60-аас ч илүү гарах магадлалтай шүү гэсэн 34 дугаар сургууль дээр очиж танилцсан чи тэгжилээ. Тэгэхээр одоо энэ сургууль бол яалчгүй хэрэгтэй байна. Яагаад баригдахгүй байгаа юм? Хүн хүч дутаад байгаа мó? Хөрөнгө оруулалт дутаад байгаа мó? Тэгээ улсын ажил гэхээрээ л явдггүй, ажилтгүй ийм байх нь одоо нийслэлийн хөрөнгө оруулалтын газар төсөн мөнгө өгсөн л гэж байна. Би бол очиж уулзч үзсэн. Төсөв бид нар надад асуулт чи сайн мэдэхгүй байна гэжсэн байхгүй юу. Тэгээ одоо ингээд дарга нарыг харахаараа шал өөр яриа өгдөг. Бидрийг ярихаар өөр яриа өгдөг. Бидрийг бол тоохчгүй, харахчгүй юм билээ шүү дээ. Одоо энэ нийслэлийн зүгээс бас та уулзлаа шүү дээ. Одоо энэ санхүүжилтийн асуудал бас зохицуулаад өгье гэж ах шиг тийм. За хүлээж ил бай да. Тэгээ харж ил бай. 11 сар хүртэл одоо яваад одоо ашиглалтанд оруулах гэж ярьж байна. Тэгээ нийслэл ямар вэ, улс ямар вэ те мөнгө төсөв энэ төр санхүүжилт хэрвээ тэгэл 11 сард оршуулна гэхээр сайн л биш те 2 сард зэрэг сургууль хүүхдээ өгчөөд ийшээ зөөмөр байгаа байхгүй юу. Тэгэхэд чинь одоо ингээд жоохон хүүхдүүдэд бариад ингээд 2 буудал газар ялхаад явна. Одоо энэ нүхтээс чинь доош уруудахаар юу байхгүй автобус байхгүй. Тэгээд машинтай явна. Өдөр болгон машинаар хүүхдээ зөөдөг асуудал чинь бас хэцүү шттэ те байнга тэгж явж чадахгүй. Тийм болохоор энэ асуудлыг шийдвэрлэж өгөөч. Ер нь энэ 23 дугаар хороо одоо хаавал дөрвөн засаг даргын хамгийн газар энэ сургуулийнхаа ажлыг байнгын хяналтанд аваач. Ягаад ингээд төсөл төлөвлөгөөгөө ингээд тендерын зарлагдаад ингээд баригдаж байгаа ингээд юмаа шахаад явж болдгоо юм бэ? Ягаад цаг хугацаанд нь оруулж болдгоо юм бэ? Одоо энийг чи хүлээгээд зөндөө олон эцэг эхчүүд хүүхдүүд хүлээж